Эцэг өвгдийнхөө үе эрдэмээс суралцсан өөрийн ахуй амьдралдаа хэрэгжүүлж улмаар үрээс үрд үеэс үед өвдүүлэн уламжилж байгаа олон сайхан гэр бүл бий. Тэдний нэг нь Даш Цэмбэл тайжийн удам угсаа Сэрэтрийн 10 хүүхэд юм. Нарийнтэл уян сумын гаралтай одоо 12 хотны аж түрэн амьдарч байгаа энэ ураг удмын төлөөлөлтөд цөөн хором ярилцлаа. Манай аав болохоор тийм тайжуудынхан гэж тийм ах トゥ 4 5 тайжийн удам ухсгаа юм блэ. Тэнд тэр бас нэг гонч шиг дорж гэж нэг хүн их уран тархан хүн байсан юм гэсэн. Манай ээжийн талд болохоор бол ах トゥ 4 дархан байсан юм лээ. Тэгээ манай буурлаа төр сайхан дархан гиндин гэж тийм сайхан буурал байсан. Тэр буурал одоо алт мөнгө хийдэг, модоор ер нь бүхэл төрлийн юу хийдэг тийм хүн байсан. Тэгээ манай ээж бол одоо ер нь бүхэл төрлийн нэхмэл, гатгамал, ширмэл, оёмол тэгэл одоо энэ сайхан гатгамлуудыг чинь бүгдийг хийн ийм сайхан уран хүн байсан. Аав ээж хоёр маань ерөөсөө ингээд урганы харсан ингээд шүүлээл тэгэл одоо чи шүүгийн би шүүгийн юм хийлээ энэ таарч үгүйж яаж үгээл би энэс асуугаал тэгээд нөгөө арьсаа шүүлээл тэгэл аав арьсаа хийлдээл ээж одоо эгнээл дийлээ хийгээл ингээд хүн байсан. Тэгээд намайг 7 дугаар ингээд тэр урт амралтаар ирсэн чи ээж маань одоо тэр арьс игнээд тэр дээл хийхийг зааж өгч би тэгээд нэг ээжтэйгээ хамтарч тийм одоо хурган дээл нэг игчтэй хийж исэн маа. Тэд өөрсдөө оёмол, ширмэл, наамал, хатгамал гээд гар урлын бүх төрлөөр эд зүйл урлаа зогсохгүй үр хөвгүүд ачцээ нартаанд заан сургаж байна. Нутаг усандаан нэр хүндтэй энэ удмынхан дунд улс аймаг сумын авраг малчид олноор төржээ. Монгол улсын даяар туршдах мэрэгэн Бадам очрын Пунсалт улам Багдуу Отгон баярын охин гэж байлаа. 5 дугаар ангид амралтаараа очиход манай бурууж нэг хөвөнтэй тэрлэг миний хөлт өөрөө хийгээд өмсөд явуул зүгээр байна гэх. Тэгээд ингээд тэр үед чи хөвөн зулаад тэрлэг хийдэг байсан. Тэгээд надаар өөрөө өсгөж өгөөд ингэж имждээ ингэж зааж өгөөд тэгээд одоо товч шилбиг тэр үед машинаар эргүүлдэггүй байсан. Гараар товч шилбийнхаа юг имхэрдээд ингээд 5 дугаар ангидаа би бурууж ирээ заалгаад анхныхаа дээлийг одоо гар бие оролцож ингэж хийж сурж тэрийгээ одоо ингээд цааш нь ээж нэмж зааж өгөөд ингээд өвлөн уламжлаад явж байгаа. 12 дугаар ингээд нөгөө дизайн технологийн хичээлийн явгаар нэгдсэн тийм гоё л гээд уралдаан болдог байсан. Тэрнээс хэсүүлээд миний анхны гараа эхэлсэн гэж би их боддог. Дээрээс нь миний одоо ээж, эмээ, миний дэргэд нүдэн дээр юм хийдэг байсан болохоор би амьдралынхаа нүдлийн хуцаа ингээд сурсан. Язтаа нийлж агаад гар урлал гэдэг дугууланд ороод тэгээ гар урлал гэдэг дугуулангаас эхлүүлээд бид нар ингээд найзуудаа анзаараа тэгээд найзуудаа бэлэлдэг болсон. Тэгээ бид нар одоо манай ангид 2-2 гар урлал гэсэн бүлэг байдаг. Өөрсдийнх нь мэдхээр лав 4 үе дамжин гарын хураан хадгалж хөгжүүлж яваа хэмээн тэд ярьлаа. Мөн шав сургалтыг хөгжүүлж ерхий боловсролын сургуулийн сурагчдад болон тусгай хэрэгцээд бүлгийн хүүхдүүдэд заан сургаж яваамаа. Урлал бүтээлдээ өвөг дээдсийн сургаалыг шингээж шаглаа бүрт түүх бичгэлдэг удам дамжсан урлагчдаас цөөнийг өгүүллээ.